Тэгээ бүр 45 сая юаныг зөвхөн стримийнхаа сүйд явах хэсэл хийж байгаа лайвынхаа үеэр олж чадсан юм манайхаа ёо баг миний амьдралдаа үзсэн хамгийн ичмээр зүйл энэ байгаа ч гэсэн би үзгээ ерөөсөө болж чадахгүй байна. Тэгээд өмнөд лайв чинь 2 цаг үргэлжилсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ лайв бүр 5 цаг үргэлжилсэн. Тэгээд энэ инфлюенсерийг бол өөрийнхөө аавын оронд түрээсэлж авсан байлээ. 230 мянган өдөр буюу 630 жилийн турш дахиж доён хаяг нээж болохгүй юм хоргийг тавьсан байх нэ. За тэгээд Зэсэн бацгаана уу холон байна. Шинхэмжлэгтэй тавтай морил. За кино шиг амьдрал гэж баг энийг л хэлнэ. Ёо хятадын сошиал хаяг тэр дундаа хятадын TikTok гэж нэрлэгддэг доён хаяг дээр бүхэл бүтэн 230 мянган өдөр буюу 630 жил ямар ч хаяг нээж болохгүйгээр хориглогдсон нэгэн хачирхалтай инфлюенсерийн талаар та нартай ярьж өгч чинь зүгээр кинон цаашаа нэрээ баг хятадд амьдардаг байсан бол магадгүй бид нар ч гэсэн энэ хүний драманд орцсон кино сериалыг нь үзээд байж байгаа. Тэгээд ийм хачирхалтай зүйл нэрээ болдог гэхээр би ч өөрөө баг шоконд ороод байгаа байхгүй. Тэгээд та нартаа хүрэх гээд бүр тэрсэн ядаад сууж байна. За хиний талаар вэ гэхээр гол дүрийн залууг маань Ин Шинхан гэдэг. За энэ 1999 онд төрсөн. Одоо тэгэхээр чи 27 настай гэсэн үг шүү дээ тийм. За тэрийг түүнийг одоо 13 настай байхад нь ээж аав хоёр нь жоохон онцгүй байдлаар салсан, гэр бүлээ цуцалсан. Тэгээ онцгүй байдлаар гэдэг нь бол яг гэр бүл цуцалж болно. Тэгээд хоорондоо ингэж харилцан салахаас илүүтэйгээр жоохон юм түр таар хийж л салсан юм шиг байгаа. Тэгээ энэ үед Ин хэдүүлээ цаашдаа Ин гэдэг удаад чи Ин болохоор сэтгэл санааны хувьд жоохон юм одоо юм өсвөр нас дөнгөж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд өсвөр настай байсан. Тэгээд сэтгэл санаанд ингээд нэг юм жоохон өөрчлөлт орсон юм шиг байлээ. Тэгээ ер нь бол яг ингээд нэг өсвөр нас гэдэг чинь хүн бие хүн болох гоо төлөвшгөөд явж явангууд нэг хэцүү юм болонгууд хүн чинь угаас юм нэг амьдралыг харах үзэгч гэдэг юм ингээд ямар нэгэн зүйл нь бол шууд өөрчлөгддөг шүү дээ. За энэний хувьд бол яг ийм юм болсон юм шиг байна лээ. За тэгээд тэрээр эцэгхэн салчихсан учраас 14 настайдаа гэрээ орхиод шаал өөр том хотод очсон. Тэгээд тэр том хотод очингууд гол нь ямар ч мөнгөгүй өсвөр насны хүүхэд байгаа штэ тий. Тэгсэн чинь мөнгө л олох юу байна тэр бүгдийг WeChat-аар зарж эхэлсэн байх нэ салбиадаг байна уу гоо сайхны хэрэглэл байна уу дайрын цэврийн хэрэглэл юу ч байдیں۔ Тэ бүх зарж болох бүх юмыг л WeChat-аар зарж эхлээд амиа зогоодог байсан. За нэг талаараа ингэж WeChat-аар юм зараад эхлэнгүү тэр хүн чинь сошиалын хүчийг мэдэрж байгаа байхгүй тий. За ингээд мөнгө олчих боломжтой юм байна ингэж болох юм байна гэдэг юм уу. Нэг тиймэрхүү зүйлүүдийг ойлгож авангуудаа багаар л ингээд сошиалынхаа карьерийг нэмээд исэн. WeChat чинь бид нар л чатны аппликейшн гэж мэдхээс биш ер нь бол тэрэн дээр лайв яваад ингээд ер нь ердийн Facebook шиг л хэрэгэлдэм байлээ шүү дээ хятадууд. Тэгээ ер нь бол энэ сошиалын хаягийнх нь хамгийн анхны гараа байсан. За тэгээ тэрээр ер нь ингээд нөгөө бас ингээд сошиалыг хөтлж явах хугацаанд амьтны сайн дуурын хандивын аяныг бас өгнүүлж исэн. Гэхдээ би өөрийнхөө хамгийн хайртай амьтны дурсгалд тижээр амьтныхаа дурсгалд зориулаад энэ хандивын аяныг өрнүүлж гинэ. Миний олсон одоо бүх ашиг энэ одоо амьтдыг хамгаалах сан руу оронж гэдэг юм уу те нэг иймэрхүү зүйлийг нийгэмд гаргаж ирээд хүмүүсийн хувьд бол дажгүй сайхан царайтай ийм боловсон залуухан залуу чи ямар сайхан сэтгэлтэй юм бэ гэдэг ийм ойлголтуудыг төрүүлж исэн. Гэхдээ ер нь яг амьтанд хандивлсан юм уу, хандивлаагүй юм уу гэдэг нь бол ерөөсөө тодорхой биш ээ. За ингээд баг сар нэр хүндтэй болж явж байгаа тэрээр өөрийнхөө VKK гэдэг нэртэй гоо сайхны брендийг гаргасан. Тэгээд хамгийн ачаалттай нь энэ брэнд бүүн болоод үнэхээр ашигтай ажиллаж чадсан бөгөөд маш богинохон хугацаанд Rich CEO болж хувирж байгаа хгүй CEO болсон байна шүү дээ тий. За тэгээд баян дараа гамтан тайртай гэл ингээд тэгээ яд житл өөр юм дажгүй царайтай заяа ийм дажгүй царайтай залуу болохоор чинь магадгүй тэр чинээгээрээ гоо сайхны бүтээгдэхүүн амжилттай болох нэг үндэс нь болсон байхаа. За ингээ ямар ч лсэн тэрээр ганц бие амьдралаа өргнүүлж яагаад 2019 онд одоо хятадын TikTok гэж нэрлэгддэг Douyin гэдэг хаяг дээр өөрийнхөө аккаунтыг нээсэн байна. За аккаунтаа нээснийхаа дараагаар тэрээр гинт өөрийнхөө олонний өмнө өөрийнхөө найз охиныг танилцуулж гаргаж ирсэн. За найз охиных нь болохоор Жинжин гэж нэрлэгддэг. Тэгээ энэ хоёр бол яг тухайн дагагчдынхаа хувьд бол яг нөгөө it couple байсан байхгүй тий. Үнэхээр сайхан хасууд гэж энийг хийлэн сайхан хайр гэж энийг л хийлэн гэмээр нэг тийм гоё хосууд байсан. Оруулж байгаа бичлэг мэтлгүүд нь за
Ер нь тэгээ та нар ойлгож байгаа байхаа. Ийм хосууд байсан. За тэгээ ер нь олонний танил хүмүүсийг фэнүүдийг ингээд хосуудыг хоорондоо үерхэд ирэнгүүт нь фэнүүд нэг ийм нэр өгдөг штэ тэ. Тим хос, ийм хос гэд нэрнүүдийг нь холбоод өгдөг байсан бол энэ хоёрыг ханжин хос гэж нэрлэдэг байжээ. За TikTok нэгээл энэ хоёр харилцаагаа олонний өмнө ил болгосон болохоос биш аль үжээ энэ хоёр ч үерхэд 4 жил болчихсон хоёр талынхаа эцэг ихтэй танилцчихсан. Ер нь бол суухан тодорхой нэг иймэрхүү хос байсан байхгүй юу? За тэгээд 2020 оны 7 сард болохоор за би ингээд найз охиныгоо жинжинийгаа лайв стримний үеэр ингээд гэрлэх санал тавьж гуйнаа гэж амласан. Тэгээ яг тэр өдөр нь ирсэн чинь харамсалтай нь жинжин яагаад ч юм ийний гэрлэх саналыг нь хүлээн зөвшөөрж аваагүй ийнийг шууд хайчихсан байхгүй. Тэгээд нөгөө одоо гэхдээ яг яагаад хайсан, ямар учраас салсан гэдэг нь болохоор хин хинэн ч яг ийм учраас салсандаа гэдэг тайлбар юусоо хийгээгүй ямар тач бол салчихсан. Тэгээд царайлаг залуу, олон фэнтэй, баян CEO те ийм залууч ингээд хэсэг хугацаа сэтгэл санааны гүн хямралд орлоо. Уйлж мөйлж байгаа бичлэгээ хийгээл яагаа намайг ингэж байгаа ухааны иймэрхүү төрлийн бичлэгүүдийг хийгээд нэг хэсэгтэл фэнүүд нь зарим үзэн ядах хүмүүс нь бол жинжинийг бол үзэн ядаж байсан байх нь байна. 我真的做不到，以后我看着别人，我真的做不到，以后我看见你跟别人。 Хэсэг хугацаанд ингэж драма болж явсны эцэс нөгөө баян сёж яасан байх нь шин найз охиноо олны өмнө танилцуулсан. Энэ болохоор таалуулуу гэж нэрлэдэг. Ер нь бол бараг саллаад нэг 4-5 сарын дараа шин найз охиноо танилцуулж байгаа шүү. За тэгээд луулуу болвол ер нь ингэдэг ийм үрчээсээ хосуу салангууд одоо найз залуу ч юм уу тэгээд нэг шин найз охинтой болохоор тэр найз охиныг нь өмнөх найз охинтой нь харьцуулдаг ч юм уу иймэрхүү тохиолдол зөндөө байдаг те. Тэгээ энэ ч гэсэн ер нь бол эдгээр хүмүүс гэх юм уу энэ хоёр бас тохиолдсон. Яагаад вэ гэхээр одоо энэ луулуугийн хувьд гэх юм бол сошиал хаяг дээр дандаа ийм тослог хүстэй месси те ийм тослог хүстэй ийм одоо юу гэх замбраг үстэй, орооцолц үстэй гэх юм уу юу гэх ямар ч байсан ихэнх тохиолдолд үс нь ийм тослог байдлаар ийм зургнуудыг дандаа сошиал хаяг дээр оруулдаг байсан учраас хүмүүс түүнийг oily princess гэж нэрлэж ирсэн. Тэгээд энэ хоёрыг хамтд нь болохоор short oily love гэж нэрлсэн. Одоо богинохон хэсэгхэн хугацааны тослог хайрч гэх юм уу те нэг иймэрхүү нэр өгжсэн байх нэ. За тэгээд нөгөө манай залууч яаж зүгээр байх өмнө нь ч нөгөө лайв стримийнхаа үеэр жинжиний гуйх гэжсэн шүү дээ те. Тэгэхээр энэ удаад ч гэсэн луулууг лайв стримний үеэр би одоо ингээ гуйнаа she is the one те энэ удаад би ингээ амар ихтэй байна гэж дагагч нартаа хэлсэн. Ихэнх хүмүүс юу яриад байгаа юм бэ? Тоо ч одоо дөнгөж үргэлж эхэлж юу гэж гэрэлж идэм бэ гэжсэн боловч яах нь лайв стрим хүртэл манайхан түр хүлээх хэрэгтэй болох нэ. За ингээд нөгөө нэг алдартай лайв маань эхэллээ. Тухайн өдөр боллоо. Ихэнх хүмүүс бол ингэж бодож байгаасаа ёо өста тасархай гуйх байх та ингэх байх та гэж бодож исэн боловч ерөөсөө тийм юм болоогүй. Энэ лайв чинь бүхэл бүтэн юм 2 цагийн турш үргэлжилж байгаа заяа. Тэгээ 2 цагийн турш ерөөсөө ингээд хүмүүс үзээлэдэг хизээ болох юм бэ гэдгийг тодорхойгүй байсан. Жишээ нь за лайв ихлээл тайзан дээр одоо хятад чинь нөгөө уламжлалт хормын хувцас нь болохоор улаан өнгөтэй хувцас өмсдөг штэ тий. Тэгээд яг ийм улаан хувцастай 4 эмэгтэй тайзан дээр гарч суусан. Тэгээд дөрүүлээ гутлахгүй байсан. Яагаад гутлахгүй байсныг нь хинч мэдгүй. Одоо ямар ч ихтэй чинь тэг хөлөөр нь таних гэжсэн юм уу яасан. За тэгээд энэ дөрвөөс бол ин өөрийн сүйд бүсгүйгээ олох хэвээр хинэн луулуу юм бэ гэдгийг таах хэвээр одоо жуман юм болж гин өө нэг нэгээр нь босгож ирээд хараа заастай энэ байх дундуур нөгөө нэг амар олон юм яриад байгаа штэ. Тэгээд харамсалтай нь энэ дөрвийн хинэнч луулуу ерөөсөө байгаагүй. За тэгээд энэ лайвын дундуур бас нөгөө ингээ баг дагагчтай дүнгэж одоо сошиал хийж эхэлж байгаа хүмүүс өөрсдийнхөө сошиал хаягуудыг рекламдж эхэлсэн байх нэ. 我看过他直播啊，我再跟你们讲一下他直播是什么直播，我每天直播。Тэ ингээд намайг дагаарай ингээрээ тэгээрээ миний хаяг энэ штэ гэж мэгээд ингээд лайв стрим бол ийм байдалтайгаар явж исэн. За тэгээ хүмүүс бүр ингээд гайхаад хизээ гуйх гээд байгаа юм бэ гуйхгүй юм уу чи гэж лайвд удчих юм юм болж байгаа штэ. Тэгсэн чинь бүр 2 цаг бараг болохын алдаад заяа бараг цаг 30 минут явчихад байгаа. Тэгсэн чинь ашгүй нийгэм тайзан дээр манай гол дүрийн эзэн буюу сүйт бүсгүй гарч ирлээ. Лулуу маань гарч ирлээ. Тэгээд одоо ингээд одоо найз охиноо гуйж байгаа юм чи мэдээж хэрэг ингээд юу яаш тэ ингээл уянгийн драмист чимийн гэсэн чинь чамтай би ингээ бүх амьдралаа өнгөрөөний нэтрэ гэл ингээл мэдээж хэрэг хайр дурлалын гой чамин нандаа өгнүүд бол явах хэвээр яг тэрийгэ явах гэсэн ч юм шүү дээ.
зүгээр ч явчихгүй. Одоо яг энэ гуйж байгаа хэсэг бол 15 минут үргэлжилж байгаа заяа. Тэгээ зүгээр ч гуйчихгүй. Одоо энэ нөгөө нэг TikTok-оор энэ чи лайв яваад байгаа штэ. Тэгэхээр үзэж байгаа хүмүүс чи нөгөө энэ лайв хийж байгаа хүмүүстээ donate буюу хандив өгдөг, emoji энэ төр явуулдаг, мөнгө төгрөг явуулдаг штэ тий. Яг гуйж исэн чинь 30 секунд болоод энэ чинь камер руугаа одоо ингээ камер руугаа эргэж хараад заяа. Оо, Team Rocket явуулсан баярлаа, ингэсэн баярлаа. Дахиад гоё эможи явуулраа. Оо, ямар гоё юм бэ? Эможи явуулж байгаа бүх хүмүүстээ баярлаа ч гэдэг юм уу. Ингээл үг хэлээл хараал хэлээл, үг хэлээл хараал хэлээд нэг иймэр хараал хэлээд гэх юм цаашаа тий. Хараал гэж сонсогдох юм. Үг хэлээл хараад хэлээд гэж байгаа шүү. За. Тэгээд 我发现你是一个别动了，我都不知道怎么说了。 нэг тиймэрхүү үйл явдал болоод ашгүй нэг 15 минутанд гуйлаа. Тэгээ яг өвдөг дээрээ суугаад ингээд бүгжийг нь хийж өгсөн чинь яасан бэ гэхээр одоо энэ бүх TikTok-руудад ер нь ингээд лайв стрим хийдэг хүмүүс чинь топ донатор гэж байгаа шүү дээ. Ер нь бол ингээд байнгын тогтмол донат хийж мөнгө хандивалдаг хүн гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь Yeni топ донатор нь болохоор Mr. Cock гэдэг нэртэй юм хаяг байжээ. Яг гуйх чинь Mr. Cock лайв дээр нь ороод ирдیں۔ Тэгсэн чи юу найз охин бицтэй те юу сүйд төсгүй бицтэй шууд камер руугаа харснаа оо Mr. Cock ороод ирсэн үү баярлаа лайв стримдээ тавтаа морилт бүгдээрээ Mr. Cock хай гэж хэлээрээ сайн уу гэж хэлээрээ. За нэг иймэрхүү юм болсон. Ер нь бол эцээ тэр сүйд бүсгүй чухал юм уу тэр хандивлаад байгаа Mr. Cock чухал юм уу гэдгийг нь ерөөсө тодорхойгүй. Ер нь бол сүйд бүсгүй үед жоохон гомдмор санагдаж байгааз ашгүй нэг юм гуугаал тэгэл за одоо ингээд дуусах нэ гэсэн чи яг оргил үе дээр нь манай хүн чи салфетик зараад эхэлдээн шууд. За манайха 10 ширхэг салфетик нь ердөө 8 юанаас шүү. Яг одоо амжаа захиалаараа гэд салфетикний захиалга аваад явчлаа. Манай сүйд бүсгүй цаан зогсоол гэдэг энэ залуу чи ингээд салфетик зараад гэдэг. Юу. Үүний дараа за тэгээ ямар ч хэлсэн хөөе гэтээ энэ одоо энийхэр юм биш нэрээ хөөе. Энэ салфетик зараа заяа бүхэл бүтэн 8 саяын үнэтэй 8 сая юантай дүүцгүйч хэмжээний биш дээ. Салфетик зарсан биш дээ. Тэгэхээр чи хідэн ширхэг гэсэн үг юм бэ манайхаа. За нэг ийм их салфетик зараад наа чи найз бүсгүйгээ гуйхтаа мөнгө олоод байгаа байхгүй юу? Тэгээ яг энэ 2 цагийн лайв стримийг нь бүхэл бүтэн 10 сая хүн үзжээ. Лайв дууслаа бөө мим сошиал хаягаар нэг мим яваад тэгээд хүмүүс бүр ингэж хэлж байгаа байхгүй. Миний амьдралтаа үзсэн хамгийн ичмээр зүйл энэ байгаа ч гэсэн би үзэхээ ерөөсө болж чадахгүй байна гэд ингээ хүмүүс шоолоод байсан. Тэгээд нилийн салфетик очтой болсон байх нэ. 加油！声音大一点！加油！声音超大点！加油！啊！ За тэгээд энэ хоёр ч юм хурим хийх яг ингээд дөнгөж сүйтэйгээд хамаг юм сайхан боллоо гэсэн чи хэсэг хугацааны дараа манай хоёр салчдсан байгаа сте. За тэнгүүд салсныхаа шалтгааныг энэ хоёр ч хоёулаа энэ одоо хоёулаа юм тусын хаяг дээр заяа одоо найз охин нь луулуу нь болохоор за ийм ингээд өмнөх найз охин жинжинтэйгээ ингэж ярьдаг байсан. Тэгэл оо яагаад салсан шалтгаануудаа ингээд хэлж байгаа байхгүй. А нөгөө талд чинь нөгөө энэ хоёр хүн чинь уг нь бол хоорондоо чи яасан байсан хайраа инээтрээ гэдэг ингээд хоорондоо ойлголцчих юм чин бэ штэ тий. Энд нэг стори биш. Энд нэг рил хийгээд би чамаас юм гисэн болохоор салсан гэсэн чинь нөгөө талдаас нь өө тэгвэл би наатан дээр чи ингэсэн штэ тэгсэн штэ гэд дахиад өөрийнхөө хаяг дээр ингээд хариу хэлнэ заяа. Тэнгүүд нөгөөх нь дахиад өөрийнхөө хаяг дээр хариу хэлнэ. За энэ мэтлэн дээр энэ хоёрын юм хэрүүл хайр дурлал бол бүр зүгээр ингээд олон ангид кино заяа. Ер нь бол эпизод гэж хүмүүс нэрлэдэг байгаа байхгүй юу? Бараг ямар ч сериалаас үнэхээр сонирхолтой тэгээд салсан барьсан бүх түүхүүд нь дандаа ингээд контент болж хувирсан байна. За тэнгүүд одоо энэ хоёр чинь нөгөө бинээсээ хариугаа авах буюу одоо ингээ хэрүүлэн хүмүүс сонирхолтой биш байгаад байна шүү дээ. Сонирхолтой биш болоод ирэнгүүт нь энэ өөрийнхөө хаяг дээр ингээд 2021 оны 5 сард ингээд өөр эмэгтэйтэй хөтлөлцөөд хоол идж байгаа амандаа хоол халдвагдуулж хийлгэж байгаа энэ бичлэгээ өөрийнхөө сошиал хаяг дээр тавьсан чинь нөгөөдх нь бүр хараад галзуурд юм аа. Тэнгүүдээ шууд 你是好，你跟那个女的拍那么暧昧视频，你叫我别在意，给我发几条消息，发个视频叫我回来吧，我就要回来。你在搞笑吧？而且我现在过得很好，也不需要你了。赵露露，拍个视频而已，你真的过分了吧？拍个视频很过分吗？我希望你不要在意了。最后给你一次机会，今天过来，回家。如果再不回来，别逼我。 өөр залуутай хөтөлцөж байгаа нэг иймэрхүү бичлэгээ өөрийнхөө хаяг дээр зөрөөд хийчихэж байгаа маа.
你说跟一个女孩子拍视频没什么是吧？那我今天跟这个男的拍，看你什么感觉？ За тэгсэн чинь нөгөө залуу чи одоо яасан ч одоо уухийн тэг шууд ингээд одоо уйлж байгаа байхгүй юу. Ингээд одоо ер нь нэг архинд орно гэж яддаг штэ хамгийн хайртай хүнээсээ салаад ч юм уу ямар нэгэн болгон хүнийг архинд ордог штэ. Яг нэг тийм бүр архинд орсон царайгаа сошиал хаяг дээрээ дийлгээд ингээд чи би авахгүй би барыг хөглөө лөө чи ингээд миний амьдралын хамгийн ганцхан шүү дээ. 我长这么大从来没有这么伤心过。当你跟他拍视频的那一刻，我才知道我真的错了。 我错了，回来好不好？ Тиймэрхүү бичлэг хийгээд тэгээд энэ хоёр ингээ бас сошиалар ингээл хэрэлдээд байгаа хүмүүс яг нэг луулуугийн хаяг руу оронгууд дараа нь ийний бичлэгийг хүлээгээд ийнийг оронгууд луулуугийн бичлэгийг хүлээдэг байна штэ. Тэнгүүтээ хэсэг уйлж бичлэг хийж ягаад нөгөө ийн чи ойлгосон юм уу яасан ш баахан Rolls Royce за ингээ үнэтэй машинуудын урд айгүй том цэцгийн баглаа авчраал нөгөө залуугаас чи жент залуугаас чи нөгөө луулуугаас амар джентльмен байдлаар уучлахгүй угаал манай хоёр ер нь баг ингээ эвлэрэх шатандаа хүрж байгаа хгүй. Тэгсэн чинь луулын нэг болцолтойгоор би ингээ чамайг хүлэн зөвшөөрөе эргэж нийлэх болцлыг чинь хүлэн зөвшөөрөө гэсэн чинь тэр нь болохоор юм нэстэг тэрэг дээр ч юм уу онгоцсон дээр ч юм уу луулагийн нэрийг бичээд авчрах юм бол би чамтай ингээ нийлъя гэсэн. Оо мэдээж хэрэг эн чинь сошиал хаягаас зөндөө мөнгө олж байгаа штэ тий. Ийн тэгсэн чинь юу тэр байтугай 5.2 сая үнэтэй юм нэстэг тэрэгэн дээр юм уу онгоцсон дээр заяа луулагийн нэрийг нь бичээд ингээд харуулсан юм байлээ. Нэстэг тэрэгэн дээр явж мовж байгаа тийм бичлэгээ оруулаад ёо хүмүүс бол зүгээр одоо энэ яг савнгийн дөөр байгаа сте тий. Ер нь бол ингээд залуу энэ залуу чижиг амар тийм клип шиг бичлэг хийдэг заяа ингээл ёо за энд гарч байгаа заяа та нар өөрсдөө мэдээ ямар ч лээс ингээд нэг олон анги кинонд шууд ингээд хятад кино минод нэг тэгдэг нэг юм тон гэсэн нэг юм амар ая явж ирсэн надад ингээд гинт гол бүрийн баатар гарч ирээлтэй ингээд нэг юм хятад энэ кинонууд нэг юм сүртэй аяараа бөмбөгцсөн нэг юм үйл явцад байдаг штэ. Энэ нь бол яг тэгж бичлэгээ хийдэг учраас хүмүүс өөдөхгүй нөгөө бичлэгүүдийг нь үзээд байгаа байхгүй юу. За тэгээд за тэгсэн чинь луулуу нөгөө талдаа энэ амар гоё тэр залуугийн джентльмен залуу ингээл гаж ирэл уучлалт гуйж байгааг харангуудаа энэ чи үнэхээр надтай ингээд үлдсэн амьдралаа хамт өнгөрөөхөд бэлэн байна гэж юу чи надтай л өнгөрөөнө гэж юу нөгөө амар уярж муурсан ингээд эргээд хариу хэлсэн чинь эргээд хариу хэлсэн юм бичлэг оруулсан чинь доор нь нөгөө хятадын үзэгчд байгаа шүү дээ интернет хэрэглэгчид доор нь үе манайхан за хурдан лайв стримээ хийгээч би 0 орох хэрэгтэй миний 0-ын цаас дуусчихэд байна гэд иймэрхүү байдлаар шоглож эхэлсэн баггүй. Ер нь бол эн чинь тэгээд цаас зарчаад байгаа штэ. Ер нь нэг гэсэн да тий. Тэгээд ийм байдлаар нэлээд драма болж байгаад ийм чинь дахиад сошиал хаяг дээрээ за би 6 сарын 1-нд хайртай луулуудаа одоо ингээд гэрлэх санал тавина. Та нар энэ сайхан үйл явдлыг миний луулуугийн аз жаргалын гэрчин болоод лайв стримээ заавал үзээрэй гэж хэлсэн. Өмнө нь нэг лайв хийж салцсан штэ. Тэгээ одоо ингээд дахиад 2 дахь нөгөө сүйд явах ёслоо. Дахиад 2 дахь хийх гээд байгаа байхгүй. Энэ үед тэрээр бас ингээд сонирхолтой байхын тулд энэ лайвын үеэр манай эцэг их ч гэсэн олонний өмнө гарч ирэн тэгээд манай X жинжинд ч гэсэн хэлэх үг байгаа гэсэн гэлтэнгүүд хүмүүс ч бүр амар хүлээлт болж байгаа шүү дээ. Юу X нь юу гэж хэлэх гэж байгаа юм бол юу вэ? Сүйд явах хослол дээр нь X нь бас ирэх гэж байгаа юм уу гэдэг юм ингэж гайхаж байхаа. Тэгээд энэ лайвыг бол нэлээд хүлээж хүмүүс үтсэн. Йоо за өмнөх лайв чинь 2 цаг үргэлжилсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ лайв бүр 5 цаг үргэлжилсэн заяа. Гайхалтай. Тэгээд тэр 5 цагийн дараа хүмүүс гол нь үзээд байгаад байгаа штеп манайхаа. Тийм тэгчээртэй тий. За тэгээд лайв эхлэе уламжлалт ёсоор энэ гол үйл ажиллагаа ерөөсөө эхлэхгүй заяа. Энэ лайв бол 5 цаг үргэлжлэн аль хэдийн нөгөө хүмүүс чинь as usual болсон байгаа штеп. Тэгээд өмнөх лайваар ингээд юм рекламадад ингээд зарсан. Тэгэхээр энэ лайвын үеэр ч гэсэн маш олон зүйлийг зарнаа гэсэн үг. Энийг хүмүүс мэдж байгаа. Тэгээ маш олон бусад ингээд тэгээ сошиал хийдэг хүмүүс нь ч гэсэн энэ лайв дээр нь оролцсон, өөрсдийнхөө аягуудыг рекламцсан. Тэрнээс гадна аав гэж нэг нөхөр гарч ирлээ. Тэгэл би бүр анх үзчих юу энэ аав юм уу? Яагаад тийм амар залуу харагдаад юм бол нэрийн аав юм уу гэд бодсон чинь гүү юм байл ч та манайха энэ чинь инфлюенсер гинэ 26 настай ийм залуу байсан юм байна. Тэгээд энэ инфлюенсерийг бол өөрийнхөө аавын оронд түрээсэлж авсан юм байлээ. 我是尹世航的爸爸。 今天是我宝贝孩子，宝
为孩子订婚，我很开心，非常的开心，开心的有点激动啊。你开心吗？开心。有多开心呢？很开心。开心就好，开心来一起开心啊。 Тэгээ жинжин ч гэсэн нөгөө хуримдаа ирнэ гэж хүмүүсийн анхаарал татсан байгаа шүү дээ. Гэхдээ жинжин бол хуримд нь юусоо ирээгүй. Тэгээ уг нь бол хин ийм болохоор хурим дээр хурим биш шүү манайх уушлаа. Сүйд явах хөсөл дээр ингээд урьсан байлээ. Тэгээд ирэх юм бол би чам 120 мянган юан өгөө гэж амлалт өгсөн. Гэхдээ жинжин ч юм болохоор одоо нэг юм mature гэх юм одоо ингээд нэг юм одоо юу гэх төлөвсөн эмхтэй юм шиг байгаа нэг энэ ийм балаа юмнуудад ерөөсөө оролцдоггүй юм шиг байгаа. За тэгээд ямар ч байсан ирээгүй. Гэхдээ энэ лайвын үеэр биш дээ. Нэ штэ Rolex тэгээд Cartier YSL тэгээд нүүрний салфетик маск за ариун цэврийн хэрэглэл цаас гих мэтлэнгэр зарж болох бүх юмыг зарж эхэлсэн үнэтэйгээс нь хямдхан хүртэл. За тэгээд энэ зөвхөн миний одоо энэ сүйд тавих ёслолын үеэр л ингээ ийм бэлгийн багц гарч байгаа гингүүт энэ 520 ийм limited бэлгийн багц гарсан байна. Тэгээ энэ уг нь бол табо мабо дээр тий 30 юаны үнэтэй бэлгийн багц юм байна л та. Тэгсэн чинь энэ хүн болохоор лайвынхаа үеэр 138 юанаар зарсан байна. Тэгээ бүгдээрээ зарагдаад дууссан. За тэгээд эцэст нь нэг юм ийм олон драма явж ягаад ашгүй нэг юм мэдээж 5 цагийн төгсгөл дээр манай сүйд бисгүй гарч ирлээ. Гарч ирэхэд нь мэдээж тэр одоо сүйд тавьж байгаа үйл явц нь маш богинохон болсон бөгөөд энэ хоёр хурмын өдрөө тогтсон. Тэгээ хурмаа бас яах нь манайхаа лайваар хийх нь штэ. Тэгээд хурмынхаа лайвын өдрийг одоо ингээд юу яасан тогтсон байх нэ. За яг энэ лайв стримийн үеэр болохоор энэ өөрийнхөө доюун гэдэг хаяг дээр 1.7 сая дагагчийг нэмж авч чадсан. Харин таалуулуу нь болохоор 800 мянган дагагчтай болж чадсан байх нэ. Хэдийгээр энэ лайв чинь бүр ингээд айгүй олон 1.7 сая хүн үзсэн гинэ. Тэгээд ингээд нийт үзэлт нь хит чимд яг тэр тоон байхгүй ямар ч лээсэн маш олон хүн үзсэн. Тэгээ бүр 45 сая юаныг зөвхөн энэ стримийнхаа сүйд явах ёслол хийж байгаа лайвынхаа үеэр олж чадсан юм байна манайхаа ёо баг юу нэг насныхаа хөрөнгийг баг хийжээд байгаа машин те. За ингээ ийм мөнгийг олж чадсан байна. Гэхдээ энэ лайвын үеэр нь 230 мянган репорт ирсэн байх нэ. 230 мянган хүн бүхэлдээ репорт явуулсан. Яагаад вэ гэхээр одоо ингээд хуурамч бараа бүтээгдэхүүн зарах тэгээд лайвынхаар нь үеэр нь болсон ёс бус юмнуудыг ч юм уу ингээд хүмүүс репорт хийж мэдгдсэн. Тэгээд ингээд ер нь бол ингээд хятадын бас юм хятадын ч гэлгүй ер нь юм сошиал хаягууд чинь маш бол ер нь гэхдээ хятадын хамгийн чанган те. Тэгээд сошиал хаягууд нь ямар нэгэн репорт энэ төр ирэх юм бол юу яадаг штэ. Ингээд тэр хүнд ингээ ямар нэгэн одоо юм хориг авч чаддаг гэх юм уу те. Тэгээд ямар ч лээсэн энэ хинд болохоор юу яасан байна. 230 мянган өдөр буюу 630 жилийн турш дахиж доюун хаяг нээж болохгүй ийм хоригийг тавьсан байх нэ. За тэгээ шууд доюун хаяг нь хаагдчихсан. Тэгээд энэ хоёр бол мэдээж хэрэг хурмаа бол хийгээгүй. Аль нь өөрсдийнх нь замаар инфлюенсерийн ажиллаа хийгээд явж байгаа. Тэгээд энэ үед дахиад бас найз охин мохноо ингээд танилцуулсан байлээ. Гэхдээ хятадд ашиглаж болдог өөр сошиал платформыг энэ хоёр ашиглаад тэгээ инфлюенсийн амьдралаа үргэлжлүүлж байгаа. Йоо бас л болж байгаа сте тий эн чи ингээд 26 7 настай гэх тэнгүүд лайв хийгээл за одоо би энтэй сунаа одоо би тэнтэй сунаа миний ингээд тэгээ гэрлэг өсөл тавьж байгаа бишээ гэрлэг санал тавьж байгааг ингэж үзэрэй тэгж үзэрэй гингүүтээ энүүгээрээ мөнгө олоод иштэй тий тэгээ энэ бол ингээд хятадд баг болсон анхны тохиолдлынхаа амар сонирхолтой бас та нарт тийг санагдаж байна уу магадгүй энэ нөгөө нэг лайвынхаа үеэр юм зараад байгаа штэ тий манайхаа магадгүй жинжин яагаад салсан шалтгаан нь ингээ хим баг ингээд мөнгө улаан нүд цагаан гэдэг штэ тэгээ мөнгөнд баг ингээд амар автчихсан тэгээд лайвынхаа үеэр ийм балаа юм хийнэ гэдгийг нь мэдсэн болохоор битээр ер нь нийлэхгүй мэн гэж бодоод нөгөө ихний найз охин нь бол салцсан байх. Алуулуугийн хувьд бол би энэ хоёрыг бол нэг хоорондоо нэг амар хайртай дуртай байсан гэж бол бодохгүй байна. Хин хинэн энэ харилцаанаас өөр өгөөж авсан мөнгө хийсэн олон түмэнд одоо танил болж чадсан. Тэгээд ийм байдлаар ер нь бол хамтран ажилласан байх нэ. Та нарт
харин ямар санагдаж байна? Юу гэж бодож байна? Тэ ийм сонин хачирхалтай зүйл өмнө нь сонсож байсан уу? Тэр талаарх сэтгэлдээ заавал комент хэсэгт үлдээгээрэй манайхаа. Би сэтгэл болгоны чинь заавал уншдээ шүү. Тэгээд хулнаа нэштэй удахгүй 100,000 subscribe хүрэх нэ. Тийм ээ. Тэгээд ер нь сав дараагүй үздэг зөндөө хүмүүс байдаг шүү манайхаа. Тэгэхээр яг одоо subscribe дараад аваарай. Тэгээд мэдээж ирээ яах вэ? Бичлэгээ дуустал үзсэн шүү булаа ингээд лайка дарж заавал баталгаажуулаарай. За ингээд дараагийн сонио ачнаар уулзлаа. Баяртай. Come and fly away with me. Come and fly away with me.